За сүрээгийн далд халдвар бол сүрээгийн өвчлөлөөс бол ялгаатай. За сүрээгийн далд халдвар гэдэг маань халдвартай хэлбэрийн сүрээтэй өвчтнөөс эрүүл хүн одоо халдвар аваад агаар цэцлийн замаар халдвар аваад за тухайн одоо хүнд сүрээгийн биед нь ороод уушгинд нь ороод унтчихдаг. За энэ нь ямар учиртай вэ гэхээр бидний дархлаа маш сайн байгаа учраас дархлааны тогтолцоо тэмцээд нэм маань өсөж үржих боломжгүй учраас бид нь ороод ундчихдаг. Үүнийг бол сүрээгийн далд халдвар гэж нэрлэж байгаа. За сүрээгийн далд халдвартай хүн бол бусдад халдвар тараахгүй, ямар нэгэн сүрээгийн шинж тэмдэг илэрхгүй. За сүрээгийн арсны сорил буюу туберкулины сорилыг тавихад бол сорил эерэг гарна. Сорил эерэг гарна гэдэг маань арсны сорил тавихад бол сорилын ургалын үр дүн маань нэг 10 мм-ээс дээш гарахад сорил эерэг гэж үздэг. Тэгэхээр энэ хүнийг бол далд халдвар хүн байна гэж үзнэ. Энэ хүн маань бол нийгэмдээ бусдад халдвар тараахгүй. Дэлхийн хүн амын 1/3 нь бол сүрээгийн халдвар авчихсан байдаг. За халдвар авсан болгон бол өвчлөлдөггүй. Зөвхөн халдвар авсан хүмүүсийн 10% нь л өвчлөлдөг. Үлдсэн 90% нь бол насан туршдаа сүрээгээр өвчлөхгүй байж болдог байгаа. За түрүүн хэлсэн байгаа далд хэлбэрийн сүрээтэй өвчтний нэг 10% нь л одоо сүрээгийн унтааны сэрээд нян өсөж үржиж ошроод тэгээ зөөврүүд илэрч эхлэн за ханиах цэр цустай цэр гаргач гэдэг юм уу зөөврүүд эхэлж эхлээд одоо сүрээгийн өвчлөлт шилждэг байгаа. За сүрээгийн далд халдвараас өвчлөлт шилжихэд бол хүний дархлын тогтолцоо хамгийн том нөлөөтэй. За мөн тухайн хүний одоо эрүүл мэндийн эрсдэлт хүчин зүйл болон ажил мэргэжилтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлүүд нөлөөснөөс болоод далд халдвар маань өвчлөлт одоо шилждэг байгаа. Жишээлхэд одоо хүний дархал хумслын вирустэй хүнтэй дохтой хүний одоо сүрээгээр өвчлөх эрсдэл бол энгийн хүнтэй харьцуулахад хэд дахин илүү байдаг. За хүүхдүүд маань яагаад одоо сүрээгийн далд халдвараас өвчлөлт амархан шилжиж байна гэхээр хүүхдийн дархлаа өөрөө насан туршидтай харьцуулахад бол дархлааны түвшин бол доогуур байдаг. За ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд жишээлбэл халдвартай хэлбэрийн сүрээтэй өвчтний ойрын хавтал 1 хүртэлх 0-1 насны хүүхдүүд бол эхний 1 жилдээ сүрээгээр өвчлөх магадлал нь 50% байдаг. За тэгээд 2-5 насны хүүхдүүд бол нэг 10-20% ч гэдэг юм уу те. Тэгэхээр илүү дархлаа султай байх тусмаа л одоо сүрээгээр өвчлөх магадлал нь нэмэгдэнэ. За тэгээд далд халдварын сүрээтэй өвчтөн маань сүрээтэй өвчтөнтэй ойр байхад одоо илүү сүрээгээр өвчлөх магадaltaй юу гэж асуусан шүү дээ. Энэ болохоор жишээлбэл нөгөө яг халдвар ялгаруулж байгаа их уурхай маань сүрээгийн одоо онцлогоо шинжилгээ хийлэхгүй те. За сүрээгийн онцлогоо хийлгчээ сүрээтэй гэдэг нь батлагдсан байдал эмчилгээндээ орохгүй байгаадах юм бол тухайн өвчтөн маань ярих, ханиах, найтах болгондоо хэрвээ ам хамраа дарахгүй ханиагаад те найтаагаад яриад ах юм бол дараагийн энэ хажуудаа байгаа хүндээ халдвар тарааж идэг. За сүрээг хүмүүс удамшдаг гэж ойлгоод байдаг. Сүрээ бол удамшдаггүй. Яагаад нэг гэр бүлийн 2 хүн, 3 хүн өвөө нь, аав нь ч гэдэг юм уу те одоо ач зээ өвдөд байна гэхээр тэр хүмүүс нэг орчинд удаан хугацаагаар хамт байна. Ярих тэ найтах, ханиах болгондоо сүрээгийн агуулсан туслуудыг агаар цацаад байгаа учраас дараагийн хүн тэр туслын халдвартай туслын концентрацаар амьсгалснаас болоод сүрээгийн халдвар тэгэж одоо нэг орчинд тэ нэг гэр бүлд тэгэж дамжих боломжтой байдаг. Эрүүл мэндийн байгууллагын удирдамжийн дагуу манад одоогоор хэрэгжиж байгаа эрүүл мэндийн сайдын тушаал сүрээгийн тусламж үйлчилгээний заавар А306 тодорхойлолын дагуу манайх бол 0-5 насны сүрээтэй өвчтний ойрын хавтал хүүхдүүдэд изониазтын урьдчилан сэргийлэх эмчилгээгтэй далд халдварын эмчилгээ болгон хэрэгэлдэг байгаа. За энэ бол яг одоогийн мөрдөгдөж байгаа тушаал. За 2018 оны 5 дугаар сард эрүүл мэндийн байгууллага сүрээгийн далд халдварын удирдамжаа шинжилээд хүүхдийн насны одоо хязгаарыг нэмсэн байгаа. За 5-аас дээш насны хүүхдэд бас сүрээгийн далд халдварын эмчилгээг хийлгэх нь сүрээгийн далд халдвар өвчлөлт шилжихээс сэргийлэхтэй боломж магадлал нь ач холбогдолтой байгаа учраас хүүхдийн насыг нэмсэн. За энэ чухалаараа манай одоо халдвар түвшин судлалын үндэсний төв эрүүл мэндийн яам сүрээгийн тусламж үйлчилгээний заавар эрүүл мэндийн бодлогоо шинжилээд одоо бол яг
өвөрмөц тохиолдлуудад болон эрсдэл бүлгийн хүн ам за жишээлхэд одоо сургуулийн орчинд тий хойрох ангид ч гэдэг юм уу хүн ам олноор бөөгнөрсөн орчинд сүрийг дэгдэлт хэлбэрээр гарах тохиолдолд сүрийн урьдчилан сэргийлэх эмчилгээг болвол хийж байгаа. Түүнээс биш бол одоо бүх одоо масс хүмүүсийг болвол одоо зүрийн дал халдварын эмчилгээнд хамруулах нь эдийн засгийн хувьд бол үр ашиг багтаа. Яагаад тэгэхээр тухайн халдвар авсан хүмүүсийн 90% нь сүрийгээр өвчлөхгүй учраас аль болох одоо сүрийгээр өвчлөх эрсдэл өндөртөө тийм эрсдэл бүлэг рүүгээ чиглэсэн урьдчилан сэргийлэх эмчилгээг одоо эхлүүлээд явж байгаа. За жишээлхэд Хаамал дүүргийн нэгэн сургуульд одоо сүрийгийн дэгдэлтэй сургуулийн хүмүүс олноор өвчлсөн гэдэг одоо сүүлийн үед хэвлэл мэдээлэлээр нэлээд их мэдээлэл гарч байна. За тухайн сургуульд бол шатараатай илрүүлэх үзлэг болон халдварлтыг илрүүлэх одоо арга хэмжээг Хаамал дүүргийн нэгдсэн эмнэлэг сүрээгийн диспансер эрүүл мэндийн яам хамтран зохион байгуулад за яг сүүлийн байдлаар бол 529 хүүхэд сүрээгийн далд халдвартай гэдгийг арсны сорилоор баталчихсан байгаа. Тэгэхээр энэ хүүхдүүд бол цаашдаа сургуулийн орчин маань өөрөө одоо маш хэцүүтэй сургууль агаар сэлгэлтийн стандартын шаардлага хангахгүй. За манай орон маань өөрөө нэг маш хүүтэн цаг агаартай өвлийн цагт цонхоо онгойлгож агаар сэлгэх боломжгүй. За хоёрдугаарт агаарын бохирдлогтой байгаа учраас тэгэхээр цаашаа тухайн сургуульд хүүхдийн сүрээгийн өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа учраас яг энэ өвчлөл шийдэж магадгүй хүүхдүүдэд бол урьдчилан сэргийлэх эмчилгээ хийхээр ингэж ажиллаж байна. За одоогоор бол нэг 100 орчим хүүхдийг эцэг эхчүүдтэй нэг бүрчлэн уулзаад эмчилгээнд хамруулсан байгаа. За энэ хүүхдүүд маань өөрөө эрсдэл бүлэг за тэгээд дэгдэлттэй олноор өвчлсөн учраас одоо урьдчилан сэргийлэх эмчилгээ хийх нь цаашид өвчлүүлэхгүй байх одоо ач холбогдолтой юм гэсэн үүнийг зохион байгуулж байгаа. За сүрийн бол эдгэрдэг өвчин. За сүрийн оншилгоо эмчилгээ үн төлбөргүй байдаг. За яг үн төлбөргүй гэдэг нь нэг талаасаа өвчтөнд үн төлбөргүй очиж байгаа болохоор үн төлбөргүй гэдэг боловч Монгол Улсын засгийн газар болон эрүүл мэндийн яамны харьяа глобал сангийн санхүүжилтээр бол бүх одоо өвчтний эм тариаг бол худалдаж аваад өвчтөндөө үнэгүй өгдөг байгаа. За тэгээд сүрээгээс ерөөсөө урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол ерөөсөө халдвартай хэлбэрийн сүрээтэй өвчтнийг эрт онцлоод эрт эмчилгээнд хамруулад бүрэн эмчлэх нь одоо тухайн тархалтыг одоо цомготгох тархалтыг бууруулах тийм ач холбогдолтой байгаа. Тэгэхээр та хэрвээ сүрээгээр өвчлсөн болвол танд 2-7 хоногоос дээш ханиах, за чэжээр өвдөх, цэр цустай цэр гарах, биеийн жим буурах, шөндөө хөлрөх одоо ядрах суйлдах зэрэг шинж тэмдгүүд илэрх юм бол яаралтай аймаг дүүргийнхаа сүрээгийн диспансер дээр очиж үзүүлээд сүрээгээр өвчлсөн гэдгээ мэдэх шаардлагатай. Хэрвээ сүрээ онцлогдох юм бол эмээ угаад за тэгээд бүрэн төгсдөө 6 сарын турш эмчилгээгээ одоо дуусгах нь маш чухал. Хэрвээ та эмчилгээгээ таслах гэдэг юм уу ямар нэгэн байдлаар одоо ажилтай ч гэдэг одоо эмээ тасалдуулах юм бол цаашдаа гэр орныхондоо ойр орчмынхондоо хайртай хүндээ халдвараа тараах нэгдүгээрт хоёрдугаарт гэх юм бол өөртөө өвчтөн маань эмийн тэсвэртэй сүрээ үйлдвэрлэх тийм одоо хор хөнөөлтөй учраас хэрвээ та эмчилгээ эхлүүлсэн л бол эмчилгээгээ дуусгах нь маш чухал. За гэр бүлийнхэн найз нөхд нь бол дэмжлэг үзүүлж одоо хамт байхдаа сэтгэл санаагаар нь дэмжих, нийгмийн талаас нь дэмжих нь бол сүрээтэй өвчтний эмчилгээгээ дуусгах одоо амжилттай дуусгах явдал юм аа. За сүрээтэй өвчтөн болгон бол халдвартай биш. За хүмүүсийн дунд ингээд хэрвээ тухайн хүн сүрээгээр өвчлсөн л гэсэн бол энэ ингээд маш халдвартай ч гэдэг юм уу одоо энэ хүнтэй энэ хүүхэдтэй битгий уулзаарай, битгий юм яриарай, аяг тавгаа нийлүүлж болохгүй шүү ч гэдэг юм уу тиймэрхүү буруу сүрэг хандлага байгаад байдаг. За уушгины халдвартай хэлбэрийн сүрээгээр өвчлсөн хүн л одоо бусдад халдвар тараах эрсдэлтэй. За уушгины бус хэлбэрийн сүрээ гэж байдаг. Уушгины бус хэлбэрийн сүрээ маань уушгинаас бусад эргэтэн сүрээгээр өвчлсөн тохиолдолд бол уушгины бус эргэтний сүрээ за жишээлбэл гидсний сүрээ, ясны сүрээ, сүрээгийн менингит ч гэдэг юм уу. Энэ тохиолдолд бол тухайн өвчтөн маань халдварыг тараахгүй, бусдад халдвар тараахгүй гэсэн үг. За уушгины халдвартай хэлбэрийн сүрээтэй өвчтөн гэдэг маань тухайн өвчтнөөс цэрний шинжилгээ аваад
түрхцийн шинжилгээ хийгээд микроскопоор харахад микроскопод сүрээгийн нэг харагдчихвэл энэ хүн ингээд ярих, ханиах, найтай болгондоо ингээд сүрээгийн нэг одоо гадагшин цацж байгаа юм байна, бусдыг халдарлуулж байгаа юм байна гэж үздэг. Гэтэл нөгөө халдвартай өвчтөн маань яг эмээ уугаад нэг 2-3-7 хоног болсны дараа аюулгүй болоод эхэлдэг. Бусдад халдвар тараах одоо эрсдэл нь маш багасаад тэгэхээр үндсэндээ сүрээтэй өвчтөн бол ерөөсөө аюултай биш юм аа. Хүмүүс сүрээтэй өвчнөөс маш их айгаад байдаг, аюултай биш. Та бүхэн илүү одоо хинээс за ер нь айхч байх уу одоо зөв те одоо дадлыг зөвлөгч гэдэг юм уу шаардлагатай вэ гэхээр энэ ам хамраа дарахгүй ханиаж найтайгаад байгаа, нуус зэр шүлцээ зөв зайлуулахгүй байгаа. За сүргээтэй гэдгээ мэдхгүйтэй ингээл би ингээ ханиад юм аач гэдэг юм уу ингээл ерөөс 2-7 хоногоос дээш хугацаанд л ханиаж байгаа бол тэр бол сүрээгийн с сэжигтэй ханиалга гэж үздэг. Тэгэхээр ийм хүмүүсийг сүрээгийн нэг шинжилгээ өгөөд үзээч, чэйжний зураг авахуулаад үзээч гэсэн тийм зөвлөмж өгөөд сүрээгийн диспансер руу явуулах нь зүйтэй. Тэгэхээр сүрээтэй өвчтнийг битгий одоо насны туршид нь сүрээтэй байх юм шиг ялгарлан гадуурхаач. Халдвартай хэлбэрийн сүрээтэй өвчтөн болвол 2-7 хоног эмээ уугаад халдвар ялгуурлалт нь арилждаг юм аа. Тэгэхээр та илүү их ойлгож, тусалж дэмжих тийм шаардлагатай байна. Сүрээг болвол одоо яг эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу болвол изониазид гэдэг эмээр 6 сарын турш эмчилж байгаа. За энэ маань бол тухайн тохиолдолд яг тэр далд хэлбэрийн сүрээтэй өвчтний тэр унтаа байгаа сүрээгийн нэг устгаж байгаа. Далд хэлбэрийн сүрээгийн эмчилгээ хийлгээд насны туршдаа сүрээгээр өвчлөхгүй гэсэн 100% бол баталгаа байхгүй. Яагаад тэгэхээр сүрээ өвчин агаар цэцлийн дамаар дамждаг. За бид нэг агаартай сүрээгээр хинч өвчилж болно. Ялангуяа одоо манайх бол өвчлөл өндөртэй орон байгаад байгаа учраас дахиад одоо жилийн дараач гэдэг юм уу те өөр хүнээс халдвар аваад бас сүрээгээр өвчлөх одоо эрсдэл байгаа учраас яг 100% насны туршдаа бол сүрээгээр өвчлөхгүй гэсэн баталгаа байхгүй. Гэхдээ яг тухайн тохиолдолд одоо хүүхдүүдийн дархлаа сул байгаад байгаа учраас тухайн тохиолдолд сүрээгийн унтаа байгаа нэг устгана гэдэг маань бол одоо дараагийн шатны сүрээгийн өвчлөлт шилжихээс сэргийлэх тийм ач холбогдолтой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага бол нийт улс орнуудад зөвлөсөн маш олон судалгааны үр дүнгээр батлагдсан тийм эмчилгээний арга учраас одоо хэрвээ таны одоо хүүхдийг далд хэлбэрийн сүрээгийн эмчилгээ хийлгээ гэж зөвлөсөн бол хүүхдтэй хяналттай тогтмол эмийн нөгөөд шим тэжээлтэй хоол хүнс ажил амралтын зохицуулаад сайн унтаж амраагаад ялангуяа зүүн нь бол тархлагын нэлээд дэмжих тал дээр эцэг эхчүүд бол дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна. За ганцхан изониазид гэдэг эмийг бол 6 сар ууж хэрэглэнэ. Дархлаажуулалтын үндэсний товлолоор сүрээгийн эсрэг БЦЖ вакциныг бол манай оронд хэрэгжилж байгаа. За БЦЖ вакциныг бол хүүхдийг төрсний дараа 24 цагийн дотор нэг удаа л хийдэг. За энэ вакцин маань сүрээгийн халдвар авахаас сэргийлдэг вакцин бол биш. За энэ вакцин маань зөвхөн хүүхдийг одоо хүнд хэлбэрийн сүрээ буюу сүрээгийн менингит тархмал хэлбэрийн сүрээгээс сэргийлэх ач холбогдолтой тийм вакцин байгаа. За одоогийн хэрэгжиж байгаа бодлогоор хэрвээ таны хүүхэд ямар нэг шалтгаанаар төрсний дараа БЦЖ вакцина хийлгэж амжаагүй байх юм бол 1 жилийн дотор бол туберкулины сорилт тавиулаад сүрээгийн далд халдвар аваагүй байх юм бол БЦЖ вакциныг хийлгэх боломжтой. За нэгээс дээш насны хүүхдүүдэд буюу насанд хүрэгчд бол давтан БЦЖ вакцин одоо хийдэггүй байгаа. Яг сүрээгийн далд халдварыг өвчлөлт шилжихээс сэргийлэх зорилгоор изониазидаас гадна Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 4 төрлийн одоо сонголттой эмүүдийг зөвлөсөн байгаа. За арай 6 сараас арай богино хугацааны болон за 3-аас 4 сарч гэдэг юм уу тийм эмнүүдийг зөвлөсөн байгаа. За бид одоо судалгааны үр дүнгээс үндэслээд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу манад одоо ямар эмийг хэрэглэх боломжтой талаар заавар одоо шинжилж байгаа. Тэгэхээр цаашд бол 6 сарын болон
3-4 сарын эмчилгээ, арай богино хугацааны эмчилгээ бас нэвтрүүлэхээр ажиллаж байгаа. Ерөнхийдөө бол өөрөөр хэлбэл 4000 орчим шинэ тохиолдолтой Монгол улсын хэмжээнд бүртгэгддэг. Үнийг бол 3 сая хүндэд тооцоход бол өвчлөл өндөртэй орны тоонд багтчихдаг. За тэгээд өмнө нь бол эрүүл мэндийн байгууллагын тооцоололоор за шинэ тохиолдол байхаас гадна яг тархалтын хувьд бол одоо 48 байна гэсэн математик тооцоолыг эрүүл мэндийн байгууллагаас хийдэг байсан бол Монгол улсад анх удаа сүрээгийн тархалтын одоо үндэсний судалгааг хийгээд яг хэд орчим одоо сүрээгийн тохиолдол байх боломжтой талаар судалгаа хийхэд 12,000 орчим одоо сүрээ жилдээ бүртгэгдэх боломжтой гэсэн судалгааны үр дүн гарсан байгаа. Тэгэхээр бид нар одоогийн байдлаар сүрээтэй өвчтөнийхөө 3 хүн тутмын 2-ыг нь бол уншилж чадахгүй одоо илрүүлж чадахгүй байна гэсэн үг. Тэгэхээр хэрвээ сүрээгийн шинж тэмдэгтээ байгавал яаралтай эмнэлэг тандах одоо аль болох эрт онцлох нь ойр орчимдоо халдвар тараахаас сэргийлэх ач холбогдолтой. Тэгэхээр илүү их одоо сүрээгийн тохиолдол бол илрүүлж иж халдвартай тохиолдлуудаа одоо эрт эмчилж иж сүрээгийн цаашдын тархалтыг хумих боломжтой. Тэгэхээр үндсэндээ одоо бүртгэж байгаа тохиолдлоос 3 дахин их тохиолдол Монгол улсын хэмжээнд байх боломжтой учраас илүү их илрүүлгийг эрсдэлт бүлгийн хүн амын дунд явуулснаар сүрээгийн тархалтыг хумих боломжтой гэсний үндсэн дээр одоо бол тийм илрүүлгийн баг ажиллаад за аймаг дүүргийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлгийнхэнтэй хамтраад одоо хүн амолноор бөгнөрсөн газруудад болон эрсдэл бүлгийн хүмүүсийн дунд энэ ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа. За сүрээс урьдчилан сэргийлэхэд дараагийн нэг чухал алхам гэх юм бол агааржуулалт, агаар сэлгэлтийг одоо сайн байлгах шаардлагатай цонхоо байнга онгойлгох. Яагаад сүрээгийн халдвар хяналтанд агааржуулалтын ойлголт чухал байдаг вэ гэхээр халдвартай хэлбэрийн сүрээтэй өвчтөн одоо ярихад хэрвээ ам хамраад арахгүй ханаагаад найтаагаад ярихад сүрээтэй өвчтнөөс том жижиг туслууд ялгарч идэг. За том туслууд нь хүнд учраас хурдан ундаг. За жишээлхэд 100 микрометр хэмжээтэй тусал бол нэг 6 секундын дотор 1 метрийн зайнаас унждаг болвол за жижиг туслууд хөвж жоод за 1-ээс 10 микрометр хэмжээтэй тусал бол 6 цаг хүртэл хөвж жоод газар ундаг байгаа. Тэгэхээр хэдий чинээ тухайн орчинд бөхчөн байх тусмаа төдий чинээ одоо сүрээтэй өвчтөнтэй уулзаагүй ч байсан бөхчөн орчинд эрүүл хүн ороод гарахтаа халдвар авах эрсдэл үүснэ гэсэн үг. Тэгэхээр сүрээгийн халдварыг одоо бууруулах, тархалтыг бууруулахад бол агаар сэлгэлт, агааржуулалт за ялангуяа одоо цэцэрлэгүүдэд өвлийн цагт бол нөгөө томуугийн дэгдэлт их байдаг шүү дээ. Томуу маань ахуй хавтлаар болон агарцлын замаар дамждаг. Тэгэхээр тэнд за нэгдүгээр хүүхдийн нэгтршил их, хоёрдугаар гэх юм бол одоо агаар сэлгэлттэй хангалттай агаар сэлгэлт байхгүйгээс болоод нэг хүүхдээс нөгөө хүүхдэд бол томуугийн халдвар маш эрчимтэй тархдаг. За үүн дээр үндэслээд сүрээгийн халдвар ч гэсэндээ маш их нэгтршилтай ангид ямар ч агаар сэлгэлтгүйгээр ялангуяа өвлийн цагт цонхоо онгойлгох боломжгүй. Тийм болохоор одоо сургуулийн удирдлагууд маань ерөнхийдөө одоо яаж тухайн сургууль дахь орчны агаар сэлгэлтийг, агааржуулалтыг сайжруулах вэ гэдэг дээр илүү их одоо ажиллах зүйтэй байна.